Hello, Slay Mamas. За энэ өдрийн минь төргий. Намайг Аня гэдэг танихгүй юм байвал. За би гэр бүлээрээ Австрали амьдардаг 3 хүүхдээ ээж байна. За өнөөдөр би шинэ жилийн флат үзгээд манай энэ хотод байдаг хамгийн том мол дээр ирсэн сууж байна. За энэ жил 2025 онд 3 шинэ жилийн үдшилтэхтэй. Тэгээд ямар дресс өмсөх үү? За одоо ер нь ямар дресс тренд болж байгаа? Энэ жилийн дрессний, шинэ жилийн дрессний өнгө нь ямар байна? За тэгээд загвар нь ямар байна гэдгийг бүгдээрээ шалгая. Тэгээд I'm so excited. Хоёр тийм гоё дресс хайж аваагүй. Хичээлдээ бүр амар дарагтаад юун дресс үзэх сая бүр 11 сард хичээлээ дуусгаад үнэхээр хичээлээ маш их хичээлтэй байлаа. Маш завгүй байлаа. Одоо тэгээд 12 сар, 11 сар, 12 сар, 1 сар, 2 сар гэх бүтэн 4 сар амарна. Тэгээд би Австралид магистраар сурч байгаа. Хичээл гинт яриад гэсэн чи гайхаж байгаа юм тийм ээ. Магистраар сурд юм аа. Тийм одоо бүгдээрээ орж гоё дрэсээ үзцгээе. Эхний шинэ жил маань 11 сард болох юм. Тэгээд би ер нь гоё ингээд өөртөө ингээд таалагдсан загваруудаа Австралийн брэндүүдийг яг онлайнаар захиад авчтیں۔ Тэгээд ерөөхдөө их өмсгөл надад айгүй сайн таардаг. За тэгсэн чинь одоо яг ингээд захиалах гэсэн чинь амжихгүй айгүй жоохон тулцсан байгаа. Тэгээд юу ч гэсэн бэлэн дрэсүүд орж үзцгээе. Тэгээд ямар ах нөө I'm so excited. Гоё энэ жилийн тренд ямар ах юм бол доо. За натаа амтаагаарай. За тэгээд дрэснүүд өмсч эхлэе. За энэ бол Asia гэд Австралийн брэнд байгаа. Яг миний өмссөн дресс нь өөрөө Battery Yellow өнгөтэй Tiger-ийн принттэй юм зузаан силкэн материалтай дресс байсан. Айгаа гоё шин загвартай хормон ингээ хоёр талаараа урд бол ардлынхаа одоо юу гэдэг нь хормон юм богино болж ирсэн. Тэгсэн ер нь айгаа гоё юм цээж хэсгээрээ корсетон бэлхүүсэг амар гоё харагдсан. За энэ бол Kukai гэд бас Австралийн брэнд байгаа. Тэгээд энэ ингээд амар тийм гоё baby blue өнгөтэй тэг ингээ харан надад айгу таалагдсан. Тэг ингээд ийм гоё унсан материалтай амар гоё өнгөтэй дрэсээсэн маш тухтай байсан. Тэгээд энэ бас айгу таалагдсан дрэснүүдийн бас нэг нь байна. За энэ бас яг адилхан брэнд Kukai гэд. За энэ өнгө нь амар гоё байсан. Яг ингээд нүдээр харахад ийм арай жоохон гүн хөх мөртлөө ийм силкэн материалтай. Тэгээд хормоноос яг нөгөө тренди хормоотой хоёр талаараа урт болоод арт талаараа ингээ богинохон болсон юм хормоотой болсон. Тэгээ бас нуруу нонгорхоо амар гоё. Яг ингээд нурууны дээр ийм жижигэн товчнууд байгаа. Тэр ингээ товчлцохоор ингээд нурууны хотел тэсгээр ингээ бэлхүүсэг амар гоё харагдуулсан дээрээс байсан. За энэ нэг хөөрхөн ийм жижигэн мини коктейл дээрээс өмсч үзсэн. Эдний өөрсдийнхөө зээлсүүдийн сүүлийн гарсан шин загварыг надад санал болгоод тэг надад бол нэг таалагдаагүй. Яг хөөрхөн амар гоё өвтэйхэн өнгө нь бол амар гоё нөгөө тренд болсон гүн боронг байсан. За энэ дараа нь бас Австралийн Chic гэх брэнд байгаа. За энэ айгуу гоё тийм унсан материалтай тэг ингээ өөрөөсөө залгаа юм оролттой. Тэг оролт нь бол ерөөсөө салахгүй мэлээ. Плаштайгаа ер нь хамт. Тэгээ унсан материалтай. За энэ бас сүүлийн ордог Chic гэх брэнд адилхан брэнд байгаа. Тэгээд юм суналттай, дааван материалтай. Нилээн зузаан дөө. Тэгээд аш урт ингээ шал ер нь шүрэгжсэн. Тэгээ нуруу амар гоё онгорхоо. Яг ингээ нурууны тэр юм өрчлөөснүүд одоо юм юу гэдэг юм давхарсан оёдлууд гэх юм уу? Энэ загвар энэ жил трендлаад бүх ингээд цамцнууд, топууд бэлхүүсээрээ юм оёдлуудтай болж эхэлсэн байсан. Тэрэн шиг энэ дресс бүр яг ингээд бэлхүүсээрээ юм оёдлуудтай мөртлөө яг өгзөгний дээр нурууны хотелтон дээр яг энэ оёдл нь ингээд хамт ороод ирсэн амар гоё юмсан. За энэ бол яг саяны харын юм гүн ягаан өнгийн дресс нь байсан. Тэгээ нуруу нь бол яг адилхан. Ер нь загвар нь бол хоорондоо яг адилхан. Гэхдээ өнгө нь өөр. Гэхдээ амар гоё юм биеийг илсэн цаг шиг юм галбирлыг харагдуулж байсан. Тэгээ ингээд цээж хэсгэрээ айгуу гоё цэвэрхэн. Тэгээд цээжин дээрээ push up-тай байсан өөрөө дресс нь дотроо. Тэгэхээр ингээд дотроо ямар нэгэн bra өмсөх ямар шаардлагагүй. За тэгээ амар гоё юм эвтэйхэн материалтай. Тэгээд надад бол
энэ өнгө бас энэ загвар бас гоё харагцсан амар гоё тийм элсэн цаг шиг. За энэ оролтны юм тустай шифроны материалтай. Тэгээд яг юм богинохон цээж ингээд дресс хэсэг нь юм хатуу юм корсетэн загвартай. Тэгсэр нь яг юм оролтойгоо адилхан юм материалаар уурт ингээд хормоо хийгээд өгсөн байсан амар хөөрхөн байсан. Тэг ингээд доторх хөлнөөс ингээд харагдаж байгаа нь амар гоё юм секси харагдулж байсан. Тэг айгүй гоё ер нь тухтай тэгээд амар сайн даардаг. Энэ оролтор нь бол гарааж ороочин, цээжээж ороочин гэд нөгөө юм гарын махаач даарчин ер нь ингээд дээгүүрэж ингээд ороочхоор айгүй тухтай санагдсан. За манай энэ дэдэг нөгөө хамгийн сүүлд ашиглалтанд орсон том моол гэдэг. Тэгээд тэр том моолоор явсан чинь яг гоё таалагдсан. Дээрээс бэдгүй тэгээд байгаануудаа өмсөд үдчихлээ. Чеклчлээ. Тэгээд яг бүр ингээм амар гоё таалагдсан дээрээс байсангүй. Тэгжээд өөр бас нэг том 2-3 моол байгаа. Тишээ дараа нь явж үзье да. Тэгээ бүр ядраад бабл тий уучин. Одоо явж Мишелийг авъя да. Хүүхдийн тарах цаг бүр амар хурдан болчих юм аа. Тэглээ өргөж өгөөл тэгэл ганц 2 ажил амжуулаад тэгээ шууд тарах цагд болчих юм. Үнэхээр хурдан байна. Тэгээд удахгүй бичлэгээ эдитлээд оруулнаа. Тэгээ та хэд хараад гоё дрэсэвэл хэлээрэй. Тэгээ би part 2 гээ дараа нь зав гарахаараа өөр моолуудыг чеклээд. Тэгээ ерөнхийдөө би бас нөгөө авдаг дэлгүүрээсээ онлайнаар бас авах нь зөв юм байна гэж бодлоо. Тэгээд аль бол хурдан Австрали дотроо хурдан шиппингийн деливерийг сонгоод авчих юм бол бас амжиж ирэх магадaltaй санагдлаа. Тэгээ ерөөхдөө ингээд брэндүүдийн шинэ жилийн дресс юм уу, коктейл дресс, үдшийн дрессийг харахаар одоо яг ингээд тренд болж байгаа өгнүүд нь бол байгаа хгүй одоо миний нөмсөн battery yellow, тийм утлаа яг нөгөө dark brown, maple color юм хар бараан гүн бор гэх юм уу тэр өнгөнүүд. За тэгээд өөрөөс тод өнгөнүүдээс ахын бол яг ийм бүр гүн тод ягаан өнгө тиймэрхүү өнгөнүүд энэ жилийн тренд болсон байна. Тэгээд ерөнхийдөө бол яг урт макси дреснүүдийг харж явлаа. Мини дреснүүд бол нэг сайн харсангүй. Мини дреснүүд бол өстой маш олон загвараар байна. Яг макси дреснүүдийн хувьд бол яг ийм стретчтэй бие барьсан материалтай эсвэл ийм уналттай силк материалтай дреснүүд ерөнхийдөө айгүй их брэндүүд хийсэн байна. Тэгэхээр тийм дресс энэ жил тренд болж байгаа юм байна. За тэгээд мөрнүүдийн хувьд бол ингээд яг нөгөө нэг мөрнийг босоо нэг мөрний унсан one shoulder off гэдэг тийм бас тээж топууд нь бас яг тиймэрхүү дреснүүд маш их хараглаа. Гэтэ би ерөөсөө тиймийг өмсөж үзээгүй. Яа тэгэхээр сая энэ 100 айгүй олон тийм топууд авцсан байгаа болохоор яг адилхан тийм топууд өмсөж байгаа юм шиг санагдаад тэгээ ингээ өөрт байхгүй байлах загвартай палаж авъя гэж бодож хайсан юм аа. Тэгээд бас ийм нэг дресстэйгээ өөртөө юм скарфнууд юм оролттой палажнууд бас айгүй их тренд болсон байна. Яг палажны адилхан материалтай юм уу? Арай өөр юм шифрон унсан материалтайгаар бас оролтнуудыг ингээ хийсэн байна. За тэгээд өөр гоё бичлэгүүдийг өмсөж үзсэн палажуудаа оруулъя.